Аудитын хороо иргэдийн төлөөллөөс бүрдээд тухайн төсвийн байгууллага хол бишээ сумын засаг даргыг ярив. Сумын засаг дарга өөрийн төсвөөс гадна сум орон нутгийг хөгжүүлэх мөнгө маш их хэмжээний мөнгө авч ирж байна. Энэ жил ихэд ихсэн. Зүгээр одоо жирийн сумаас авахад 241 сая төгрөгийн сум хөгжүүлэх мөнгө захин зарцуулж хийж. За бид нар тэгээ ярьж байгаа. Энэ мөнгийг захин зарцуулахдаа яаж зарцуулж байгаа гэхээр иргэд одоо яг энэ мөнгөө хурал хийгээд бөөнөрөө салаа гаргаад за худгаа барих юм уу? Эсвэл сургуулаа засах юм уу? Эсвэл одоо юу гэдгийг замаа тавих юм уу гэдэг олонхоор шийдэж байгаа шүү дээ гэж ингэж хэлж байгаа. Ийм шийдээгүй байгууллага зөндөө байх шүү. Нэгдүгээр энэ шийдээгүй бол бид хууль зөрчиж байна. Хоёрт нь шийдэж байгаа байгууллагууд дотор асуудал зөндөө. Ямар асуудал вэ? Тэр одоо бодог байх. Тэр сургуулийг засах мөнгө өөрөө үндэслэлтэй мөнгө юм шүү. Тэр бодлыг 10 саяар барих юм уу 15 саяар барих юм уу гэдгийг хэн баталгаажуулж байгаа. Ингээд энэ нөгөө ярьдаг асуудал чинь гарч ирээд дараа эргээд бодлоо яг гарах ёстой мөнгөний зарцуулалтын дагуу гаргаж чадж гэнэ үү? Зарцуулж чадж гэнэ үү гэдгийг хяндаг иргэдийн хяналтын сумын засаг дарганд иргэн байна. Ингээд ихээр чинь бид нар энэ төсвийн ерөнхий захирагчнаар яаж одоо хууль дүрмийн хүрээнд зөв зарцуулах хийгээ явах вэ? Та нараас асууж төсөв тодтол хийгээд байна. Төсөв хямарч байна гэж. Тэгэхээр төсөв тодтол хийгээ гэдэг бол зардал нь орлогоо өсөж хэтрээд орлогын зардал хийхээ байж байгаа тодтол хийж шээ. Тэгэхээр тэр зардлын хэтрэлт чинь яагаад бий болоод байгаа бэ гэхээр тэр маш олон нийлбэр буюу маш олон төсвийн ерөнхий захирагч нар зардлаа зүй ёсны зардлаа хянаж чадахгүй байгаагаас нь бий болдог. Гэхдээ тэд нар яаж зөвхөн тэд нар хянах биш тэдний төлөөлөл болсон иргэдийн хяналтын тэр төсвийн ерөнхий захирагч нэг бол байхгүй байгаагаас л энэ төсөв хэтрээд байна. Жил бүр төсөв хэтрнэ. Цаашдаа одоо 20 жил бий байгаагүй одоо энэ дотоод аудитын хороод бий болохгүй яваад байх тусам төсөв тэлээгээд зардал нь нэмэгдээд орлого нь буураад байна. Төсвийн алдагдлаа нөхөхгүй зээл аваад байна. Тэгээд зээлийн дарамт маань Монгол улс маань илгээр хэвсээд байна. Ийм муу засаглалыг болцгоо юм гэж ингэж хэлж байгаа. Мэдээж олон тайлбарууд цаагаар юм гарч ирж болно. Өөр одоо бүхний тоолоо. Төсвийн байгууллагууд яг хүн зөвлөлттэй байгаад байна. Хүн зөвлөлттэй. Хөнгөн шуурхай үйлчлэл үзүүлэхгүй. Энэ дахиад нөгөө муу засаглалтай байна. Яг л төрийн байгууллагад ажилладаг хүмүүс иргэдээ очихоор иргэд гэдэг нь ард түмш төрийн байгууллагын эзчин ард түмэн хүмүүстэй, сонгогч нар хүмүүстэй. Сонгогч нараа төрийн байгууллагад орж үйлчлэхээр үгүй гэж хэлж байгаа тийм төрийн ард түмэн хаач байна гэдэг бол энэ ямар ч хяналтгүй байна гэсэн. Муу засаглалтай байна гэсэн. Тэгэхээр эргээд энэ төрийн байгууллагууд яг сайн хяналтыг бий болгох нь сорилт бидний өмнө тавигдж байгаа юм. Цааш бол дахиад юм. Өнөөдөр сумын эмнэлгийг энэ маш чухал. Сумын эмнэлгийн дарга ард түмэн өөрсдөө сонгож чадж байгаа. Үгүй. Босоо удирдлагын зарчмыг хүрээд дээрээс нь дарга томилж байна. Тэр томилсон даргын хүүхэд томилсон дарга өөрөө хизээч тэр сумын эмнэлэг үзүүлэхгүй. Үйлчлэгээ авахгүй. Тийм биз? Тэгэхээр үйлчлэгээ авахгүй юм чинь тэр сумын эмнэлгийн чанар сайн байна уу муу байна уу гэдэг тэр томилсон дарга мэдээж байгаа. Хамгийн гол нь хэн хамаатай вэ гэхээр сумын иргэд хамаатай. Тэгээд шатандаа ийм их хурал шиг ийм аудитын ороо ийм өдөр төсвийн бүтэц бий болсон тэр цагт тэр төсвийн ерөнхий захирагч нэгүрийн төсөв нь өөрөө бүтээнтэй үржигтэй байна гэж хэлж байгаа. Тэгээд зөвхөн төсвийн байгууллагууд биш түрүүлсэн. Одоо бид нар төрөөмжлөлт компаниудын сайн засаглалыг бий болгоход төрөөмжлөлт компаниуд туулалтаар авах хэрэгтэй, хараа тус гишүүдтэй авах хэрэгтэй, хараа тус гишүүд нь аудитын хороотой авах хэрэгтэй, аудитын хороо дотоод аудитыг ажиллуулах гэдэг энэ хуулийн заах туйлын хангалтгүй байна. Эргээд яагаад энийг хоёр асуудал яагаад хэрэгжүүлэхгүй байгаа юм бэ гэж би одоо асууж бодож байна. Тэгээ яагаад хэрэгжүүлэхгүй байгааг нэг нь мэдэхгүй байх шиг байна. Мэдэхгүй байх шиг. За мэдэхгүй байгаа бол бид нар сургаад нэг хөгжүүлээд өгье форум хийгээд гэж байгаа. За тэгвэл тэгэхээр ирэхгүй. Ирэхгүй байна гэдэг чинь мэдээд байна гэсэн. Тэгээд мэдээд байгаа мөртлөө хийхгүй. Хийхгүй байгаа юм болохоор гайхаад шүү. Энийг ер нь би бол хяналтаа тавиулах сонирхол юм байна. Зөвхөн энэ аудитыг хяналт гэдэг утгаар хамаагүй байна. Аудит ялангуяа дотоод аудит бол хямдаг, шалгадаг, муугийн үздэг, үүлийн үздэг байм биш байхгүй. Хамтдаа хөгждөг, тэгээд зөвлөдөг, тусалдаг, дэмждэг тийм бүтэц. Тэгээд тэр утгаар нь хараад зөв гэж захирагч нар асуудал гарвал энийг хөгжүүлэх боломж нэгтэй байна гэж бодож байна.